Монголын тусгаар тохиолдлын төлөө үйл хэрэг зайлшгүй зорилгоос ургахгүй, мохгүй гэдгээ тунхаглан зарлаж байна. Монгол улсынхаа төлөө энэ тусгаар тохиолдлын төлөө би урвахгүй, ухрахгүй, мохгүй гэдгээ би андгайлан тангаралж байна. Монгол улсын тусгаар тохиолдлын төлөө ургахгүй, урвахгүй, мохгүй гэдгээ батлан тангаралж байна. Монгол улсын төлөө мигмар байрны би урвахгүй, ухрахгүй, мохгүй гэдгээ батлан тангаралж байна. Монгол улсын тусгаар тохиолдлын төлөө ан тулга мэний бий. Ухрахгүй, урвахгүй, мохгүй гэдгээ батлан тангаралж байна. За би нэг аавтаа хүүхчээ айлчих уу. Дэрлэхэд байгаа нэгнийг аавдаа хавуулчиход ааваараа өмөрүүлсэн хүүхчийг багтайхан бөгөөд сүртэхнэр тандаар очих уу. Тэргүй хаан болоо та. Үнний хүч, зөвийн хүч гэж юу байдгийг түмэн тунхаглахаар Тэнгэрийн зарилгийг цааз болгон гартаа натгсан тусгаар тогтнол хөдөлгөөний залуусаар тугаа хийгээд үнний эрэлд туйлбартайгаар явагч Монгол эрчүүдэрийн өмг түшгэ хийгээд үнний эрэлж 7 тэрбум хүн төрлөختнийг араасаа дагуулад Монголын төр төсний онолыг түгээн дэлгэрүүлэгч их багшаараа жолоогоон залуулаад ингээд алив танаа шажин номын ёсонд үнэн юу байна гэдэг нэг л асуулттайгаар эрхэм хамт лам таныг чиглээд танаа гандан төгслийн хийд гэдэг төрийн бус байгууллага дээр яваад очих. Өчигдрийн явдлыг санах ойд чинь сануулахын тулд өнөөдрийн байдлыг сэрэх оюунд чинь анхааруулахын тулд санамсар мэдэмсрийн хичээлийг бодит амьдрал дээрээс чинь сургамжлан заах уу. оны 6 сарын 14-ний өдөр үрсэн аврахад вакцин гихч энэ хөнөөс зэвсэглийн өөдөөс эсэргүүцсэн болсон ээжүүд аврал минь шүтээ минь багш минь гэд гандан төгслийн хийдийг буюу оройн дээр шүтээний орноо зориод очсон ээж. Та нараас одоо бөө найдлага байгаа ерөөсөө бүгдөө ингээд там багшны хүмүүс үзчихин шууд нэг хариу өгч. Дараа шашаа хийzээ одоо яриг. Вакцин гихчийн хятадын хот хөнөөл энэ 21-р зууны хөнөөс зэвсэглэлээс үрсэн амрахын тулд энэ төр засгийн бүх байгууллагаар анхан шатны нэгжээс нахгуулаад дээд шатанд нь хүртэл ээжүүд бүтэн 3 сарын турш явсан юм. Сум хороо дүүргийн бүх засаг дарга нарт алтан бичиг үйлдвэрлээд тэрээр нь алтан бичиг авч чаар шуудан бүхнээр түүнийгаа дайгаад ингээд бүх шаттай анхан шатны нэгжээс нь бүх шатны байгууллагаар нь яваад эцэст нь улсын их хурлын даргатай нүртэл очиж уулзаа. Ингээд энэ вакцин гихчийн хор төнөөлөөс үрсэн аврах ямар ч найдварлаггүй болохын цагт эцсийн аврал ингээд авралын дэд шүтээний орноо зориод багш минь аврал минь чухаг дэд 3 эрдэнэ минь гэд атсан. Гэтэл та нарт эдгээр ээжүүдийг яаж хүлээж аваад нийгэмд яаж мэдээлсэн бэлээ? 2021 оны 6 сарын 14-ний тэр өдөр юу болсныг та санахгүй байгаа бол дахиад сануулъя. Эцэнт төрөө хүсэмжилсэн, амгаланд төрөө мөрөөссөн ээжүүд энэ төр засаг бидний хэргийг яагаад шийдэж чадахгүй юм бэ? Бидний үрсийг яагаад чаварч чадахгүй юм бэ? Тийм болохоор эцэнт төрөө сэргээж амгаланд төрөө байгуулъя. Түүний тулд Чингисийн төрийг мандуулах номын хурмыг энэ авралын шүтэн болсон энэ гандан хийдтэй хуралдуулъя. Түүний тулд Монголын төр төмний төлөө 2-1 сэтгэлээр зүтгэж яваа. Их бичгийн хүмүүн Чулуунбаатарын Эрдэнэ, Самбуугийн Даваахүү, Гэнтэнгийн Долгор сүрэн гэх мэт төр төсний онтон түгээн дэлгэрүүлэгч эдгээр эрдэмтэн мэрэгдийг өрнөн залаад ингээд яаралтай энэ хятадын хөнөөлөөс үрсэн аврын яаралтай энэ зовлонгийн барчаас улсаан аврыг ийм зүйлийг хүсэж очсон энэ хурлын хөтөлбөрөөр тэр өрөөнөөс ээжүүд бид танилцуулсан. Харгас төрийн хуулиар явахгүй төр шашин тусдаа юм бол шашны үйлдвэрийг хамгийн аврах ёстой юм бол хамгийн яаж аврах вэ гэдэг зүйлээр бид нар ярилцах ёстой. Яг зөв.
Одоо Монголын ард түмнээ ерөөсөө бид нар яаж аврагдах вэ гэдэг зүйлээ хэлэлцъя гэдэг зүйлийг ярья. Яагаад гэвэл энэ ч өөрөө нэгэн тал бид нарыг авраач гэж өгсөн мөнгөөр л байж байгаа юм чинь яаж аврагдах вэ гэдгийг одоо эндээ хэлэлцъя. Энэ чинь бурхан баг шизээч ямар нэгэн цагтаа хөслөө дэрэгдээ тойруулаад энэгээр дамжуулж харьцсан байхгүй шүү дээ. Тэр дамжуулж харьцаад байгаа утгаар нь өвгдийн бош гүнэн бош таарлаа шүү. Орон хэдийг зандалчд эзэлнэ гэдэг чинь ийм утгатай юм байна шүү гэж би ойлгож харж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг би одоо нэгэнт энэ би ярих ёстой газар маань ирүүлээд энэ зүйлийг яриулж яах гэж би бодож байна. Тэр утгаар нь би одоо энэ зүйлийг танилцуулж өчигдөр бидний хувьд ингэж яасан шүү дээ. За нэгэнтээ бид нар өөр хуралдах газаргүй боллоо. Ингээ байшин болгон байгууллага гэдэг ингээд бид нарт мэдээж мөнгө цаасан байхгүй юм шиг уралдах орон бариалга. Гудамжинд ингээд цуглаа ярилцъя гэж хурал цуглаа ингээд жигсаал цуглаа ингээд барьж явчих гэдэг тийм. Тэгэхээр зэрэг хурлаа эндээ энийг бидэрт мэдээж өвшөөрөх байхаа гэд энд хурал хий гэдэг шийдвэрээр өчигдөр таарсан шүү дээ. Тэгээд намайг чиний хувьд хурлын хөтөлбөр бэлтгээрэй гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг би одоо нэгэнт ингээд тохирсноороо энд хөтөлбөрөнд танилцуулчих тий. За тэгэхээр зэрэг ийм хөтөлбөр байгаа. Дэлхийн 3 дугаар дайны хөнөөлөөс хүн төрөлхтнийг аврахын тулд мөнгө тэнгэртэн монголчууд яаралтай хуралдах шаардлагатай боллоо. Яаралтай. Тийм учраас бид нар өнөөдөр цаг хугацаа алдахгүй одоо баг үүгээрээ хурлаа эхлүүлж гэнэ гэж үзэж байна. Тий. Хурлаар хэлцэх зүйлийг дараах байдлаар танилцуулж. Нэгдүгээр COVID-19 вакцины хор өнөөлийг нийт монголчуудаа яаралтай танилцуулж ялангуяа яг одоо тухайлж чиглээд байгаа их хүрсэн харгислаас их хүрсэн хамгаалах түүний тулд эмч мэрэгчлэнүүдийг өөрийн оруулж эрүүл мэндийн мэдлэгийг олон түмэнд түгээх. Улс орон чинь сайн сайхны зам руу орохгүй тийм. Гэтэл энэ гандан эдийн лам нар чинь тээг болоо зогсчоод байна. Энэ гандан эд чинь өөрөө коммунизмын өөрөөр хэлбэл ярагчдын зандалчдын хамгийн сүүлийн хорогдох цайз болчоод байна гэдгийг өөрсдөө ярьсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ хамгийн сүүлийн хорогдох цайз болсон гандан эдийг яаралтай авралын сүм болгож хувиргахын тулд Монголын төр төмнийхээ төлөө 2-1 сэтгэлээр зүтгэсэн нийгмийн зүтгэлтнүүдийг болоод соён гэгэрүүлэгчдийг эндэн урьж оролцуулъя гэсэн зүйлийг яаж байгаа. Одоо энэ Эзэн Чингис хааны алтан төрийн жолоог өнөө хүртэл өртөөлж таниулж ива Эрдэмтэн профессор Самбуугийн Даваагү Гэндэнгийн Долгорсорон Чулуунбаатарын Эрдэнэ гэх мэт эдгээр мэрэгдийнхээ үгийг сонсож төр баригдах уламжлалт онолтойгоо бид нар танилцах хэрэгтэй байна. За тэгээд ийм хөтөлбөрийг ягаад энэ мэт далайстай үлийг эхлүүлж 10 цагаан буйны үрийг тариалахын тулд энэ өдрөөс эхлэн хамаг монголчууд яаралтай хуралдах шаардлагатай болоод байгааг ээжүүдийн зүгээс яаралтлан танилцуулж байгаа юм а гэдэг зүйл. Ёстой сайхан хөтөлбөр боловсруулсан байна. Тэгэхээр би яг ингэ багшийнхаа өрөөнд сууж юм. Тэгэхээр багшийнхаа өрөөнөөс энэ хурлынхаа одоо нийт хөтөлбөрийг ингэ та бүхэндээ танилцуулаад эхэлжлээ. Ингээд яаралтай түмэн дуудаж яаралтай улсын аврыг гэдэг зүйлийг тэндээс ярьж 3 цагийн турш ард түмэнтэйгээ харилцсан байдаг. Та бүхэн тэр харилцааг таслахын тулд тогоон тасалсан байдаг. Цаг тутам цагдаа явуулж биднийг хөөж туух оролдлого хийсэн байдаг. Эцэст нь даалан бямж уламтан биднийг хуурч гаргасан байдаг тэр өрөөнөөс. Ингээд зогцсон юм шиг эвссэн юм шиг байдалтайгаар тэр өдөр явуулсан хүмүүс маргааш нь 2021 оны 6 сарын 15-ны өдөр бид нар Төв гандангийн хашаанд буян нүглийг ярилцаж зааж таниулъя. Ингээд ард олноо сэрээ синхруулъя гэдэг байдалтайгаар гандан хийд очиход дахиад цагдаагийн хүчин дуудаж дахиад буун ойртоо болсон. Энд тэгж та нар ингэж фото болохгүй. Одоо шүү дээ хийчихсэн угаасаа хийчихсэн. Манай багш энэ хүүгээ өөдөөс хэлсэн. Одоо бүр гандан бариуд болсон уу? За тэгээд гандан үнээр язарсан гэсэн үг. Багшаа. Ямч багшаа. Одоо гарда. Чойжом самбуугаа. Та нар намайг авраач. Үнэхээр нь та нарыг биднийг устгах гэдэг Монгол хүнийг устгах гэж байна. Би өөр хэд хатгах юм. Хүнээс гараагүй мó. Хоолойч угдаа мó, амтч угдаа мó. Арай наваач явсан заяа. Хоолойч угдаа мó. Маргааш насны дөгдөө 9 цагаас эндээ сууя. Одоо энэ цагдаа нар яатсан суулгахгүй одоо орох юм шиг. Ороод шууд тэр цавны ачиг явах юм шиг. Ачигдээ та. Тэгээсээс юус ирсэн те. Ирсэн. За ингээд тэндээс гарсан бид ээжүүд маргааш нь бид 6 сарын 16-ны өдөр бид нар гандангийн хашаанд чанга яригчтайгаар буян нүглийн тухай ярина. Тийм учраас лам нар та нар ч гэсэн үүнд идэвхтэй оролцоорой. Ингээд бид яаралтай улсаа авах хэрэгтэй байна гэдэг зүйлийг зарлаад маргааш тэгээд нүгэл буюу юу юм бэ гэдгийг танилцуулж чанга яригчтай хашаанд суун тэндээс та бүхэн ирж үзээрэй, хараарай. Юу болоод энэ улсаар яагаад энэ гэдгийг ил тод ярих хэрэгтэй. Тийм учраас дамнармаа ч гэсэн энд хүрчилж санал бодлоо бас давхар солилцоод явбал энэ маань илүү үр дүнгээ хүргэн шүү. Бусдаар бол ингээд цагдаа болоод муур хулган шиг ийм ачаач юм болоод ард түмний алиар хямруулахад энэс шамруулж болохгүй шүү.
Ингээд маргааш нь зарласан цагтаа очиход та нар гамдангийн дааман хаалгыг дангин цоождоо давхар харуул манаа гаргасан байдаг. Өнөөдөр 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гандан ирд орсон чинь оруулахгүй байна. Яагаад оруулахгүй байгаа юм бол энэ яагаад оруулахгүй байгаа юм бол энэ яагаад хүмүүс оруулахгүй байгаа юм бол бид нар ийм айцтай нам уруулж идэггүй ороод гэдэг нөө 3 хүн байгаа. Ороод. Хойны юутай хүмүүс ороод байна. Аа бед гараа. Хайд гоо. Аа бед гоо. За. Шинэ энэ би гандандаа орж ирж штэ. Гэвч тэр олон шүтээний бурхад үннийг таалахаас буруутны талд зогсохгүй шүү дээ. Тийм учраас үнний төлөө явж байгаа ээжүүдийг тэр хашаанд нэвтрүүлсэн юм аа. Гэтэл та бүхэн дахиад цэрэг цагдаагийн хүчин дуудаж, дахиад хөөж тууж гаргасан. Захиус бидний таасан байна. Анмингийн захиусыг бидний таасаад боломжтой одоо орчих чинь заяа. Бид нар орч чадчих. За тэгээд өглөө нь ганцаараа очсон. Ганц эмэгтэй ямар хүч чадал гаргасан бэлээ? Яг яргаж байгаа юм хүнийг. Монголын ард түмчин зовлонгонд авахд ийхгүй болчихсон. Та нар зовлонгоос ангижурнгээд өнөөдрийн хүртэл их гэдэг юм үдээс. Ихтэй өнөөдөр зовлон улам өсөд байхад одоо бид нар яг хаа ирэх цаг ингээ бүгдийг гаргахыг чи харъя. Яг ингээ бүгдийг гаргахыг чи харъя. Ингээ бүгдийг гаргахгүй цогёрломаа. Цогёрломаа. Зэмжүүлээ мань ингэстөө. За ингээд түүний маргааш нь буюу 2021 оны 6 сарын 17-ны өдөр ингэж өрсөхийн төлөө явсан ээжүүдийг нийгэмд яаж мэдээлсэн? Галзуу солиотой хүмүүс, мэдрэл нь болохгүй хүмүүс гэж. Нэг харуул өвөөгийн бас нөгөө хамрыг нь хугалчихсан хувцсыг нь урж тасцсан гэсэн хэрэг гарсан гэсэн. Тэр хүний биеийн байдал нь гайгүй байгаа л байна. Гайгүй өнөөдөр бол одоо тэр хүн ажиллаа хийж байгаа л да. Хамраа маань гэмтэлтэй л гэж байлаа. Одоо тэгээд ах нар ингээд бүгдээрээ тав алхаал нэг харуулт гарцсан байх шүү дээ. Хамгаалт гарцсан байх шүү дээ. Тийм одоо эдний шиг болж бид нар ингээд урд шин харуулгаас орсууд энд сууж байгаа байхгүй юу? Энд урд сууж байгаа ам нарын бас нөгөө төлчирж өнгөлөх болов гэдэг. Яач магадгүй. Тэг яач магадгүй тэд нар нэг сонин онцод байлаа. Би сүүлдээ эднэр ер нь эрүүл биш олцоод байна гэж бодсон. Боломжтой гарах бол бас болохгүй юм биш үү даа. Өөрсдийнхээ аюулгүй байдлыг хангах юм шүү дээ. Тэдний ч ороод ирэх юм бол яах вэ бол ингээд дайрал ороод ирдэг байхгүй. За тэгээд гэмгүй ажиллаа хийж ирсэн гэмгүй хүмүүсийг зодож танхаарсан гэдэг зүйлийг нийгэмд мэдээлээд цагдаад өгсөн байна. Гэтэл Баянгол дүүргийн дээр цагдаагийн байцаагч яасан гэж та нарын өмнөөс яаж ичиж чадчихсан гэж эгчээ таныг энд ийм нэхэмжлийн дагуу дуудаж байна гэхэд яана эгчин тэр хүнийг тэгж зодоогүй шүү дээ. Тэр хүн чинь хамар дээр өөрөө тавтай байсныгаа хуулаад тэгээд бид нарыг ингэж байгаа шүү дээ гэсэн. Тийм ээ эгчээ мэдэж байна. Гэхдээ бид нар иргэдийн нэхэмжлийн дагуу ажилтдаг юм аа. Та нэг завгүй бол таныг ирсэн гэж дүртгчиа гэсэн. Иймэрхүү байдалтайгаар эрхэм 10 цагаан буянтны дүрээр сууж байгаа лам нараа Таас өөрөө хадгалганд өртсөн гэдгсэн. Яагаад хадгалганд өртөх болов? Манай нэг харуулыг бол нэр бүхийн харуулыг одоо цохиж зодоод ингээд хэд хэдэн хүмүүсийн бие тардаж хамар энтрийг одоо цөм цохиулсан харуул бол иргэний хуулийн хувьд харайлагдах газар гомдлоо гаргаад явж байгаа баг. Гэхдээ энэ чинь лам багштан итгэдэг ард түмэн чинь ямар бүтэхгүй хүмүүс вэ гэж ээжүүдийг зүхэд өнгөрсөн. За тэгээд тэнд байгаа гэмгүй хүмүүсийг зодож танхаараад ингээд гэдэг зүйлийг мэдээлсэн. Вакциныг эсэргүүцэж байгаа ээжүүдийн нэгдэл хэмээх нэг одоо хэсэг бүлэг хүмүүс бандан төвчлээд удаа дараа дайрч харуулууд руу биед нь хаалтах, гэмтэх, бүр хамрыг нь хугалах зэрэг асуудлуудыг гаргаж байгаа юм байна. Энэ үйлдэлийг гаргаж байгаа шалтгаан нь юу гэхээр гандан тэгчлийн хийдийнхэн тэр хүмүүстэй нийлээд төрийн эсрэг бослог гаргах ёстой гэж уриалж үзэж байгаа юм байна. Тэр хүмүүс чинь улсаа яралтай аврах гай, үрсээ яаж хийж байгааг аврах гай. Аргаа ядаад очсон ээжүүд шүү дээ. Тэр турхан эмэгтэйчүүдийн өөдөөс 10-20 эрчүүдийг турхирчхаар
Тэр ээжүүд яасан бол гэдэг өчүүхэн төдий сэтгэл та нарт байсан уу? Яагаад танай байгууллагыг яагаад гандан нэгчлэн хийдэг онцолж ингэж эсэргүүцлээ энэ удаан хугацаанд ингэж илэрхийлээд байгаа юм бэ? Яагаад энэ бослогт тэг нэгт гэж танай байгууллагыг онцолж байгаа юм бол тэр гэсэн юм байна л да. Тэгээ энэ одоо гандан тэгчлэн хийдэг бол одоо ямар үндслээр одоо тэгж байгаа нь бол ер нь тодорхойгүй. За ямар ч байсан одоо энэр нэгүслийг сургадаг ийм байгууллага тэгээд одоо ийм ээжүүдийг дэмжих ёстой ч гэдэг юм уу ийм одоо арай л нэг тийм боломжгүй үндслээр ингээд шахаад өөртөө худал ярьж нийгэмд гүжиг бүтгэлгийг үлдчихээд дахиад тэр сэтгүүлч эмэгтэй, дахиад тэр харуул өвгөн, за дахиад тэр нийт хүмүүсээр худлаа хэлүүлсэн. Гэхдээ нөгөө 10 цагаан буйныг дэлгэрүүлдэг чинь хайчваа. Ийм учраас энэ бүх нүглийг чинь цээрлүүлэхийн тулд гэсгэл явуулсан. Дээд тэнгэрээс бурхад сахиус нарын зүгээс зарилгаан буулгасан. Хамгийн цөлмөс хар элэгтэн харин нутгийн өмхөн элэгтэнтэй хөх Монголыг устгах атгах санааг өвөрлөж ариун дагшин гал голомтонд чинь аюул дэлтэн ойрцныг анхааруулъя. Хөх Монголын үрсад та бүхэн ахуй турвал сан өмөрч эв ухаан зоргон хөвшлөн эх нутаг тэнгэр заяаныхаа төлөө эвлэн нэгдэж босох цаг чинь ирлээ. Ийм зарлиг ирсэн. За энэ зарлигийг хүлээж авсан монгол эрчүүд цаазаан буулгасан, дархан цаазаан тогтоосон. Монголын газар шороо, Монгол оршихуй, Монгол хөх орд хүмүүн халдваршгүй дархан бат болохыг цаазлан тунхагласан. Энэ бол Тэнгэрийн хууль, энэ бол Монгол төрийн хууль. Одоо та нар энэ хуулийг дээдлэх үү? Энэ төрийг дээдлж, энэ хуулийг сахих уу? Одоо энэ Монгол улсыг сүйрлэн ирмэгт аваад ирсэн. Одоогийн энэ хятадын мэдлэлд байгаа энэ засгийн хуулийг сахиж, одоогийн энэ төр нэртэй энэ хятадын засгийн газрыг дээдлэх үү? Энэ хоёр сонголт та нарын өмнө толгогдож байна. Одоо та нар шийдвэртэй хариугаа хэлэх ёстой. Тийм учраас та бүхэн урьдчилаад анхааруулж байна. Та нарыг өршөөхийн үүднээс урьдчилаад анхааруулж байна. Буруу зүгийг дэмжиж байна гэд дахиад цэрлэл хүрдэхүй гэдгээс урьдчилан сэргийлж байна. Тийм учраас та нарт одоо юуг дахиад анхааруулах гэж байна вэ гэхээр зэрэг та нар цэрэг цардагийн хүчээр хамгаалуулж байдаг их нүгэлтнүүд та нар Монголын ард түмний ариун дээр шүтээний оронд байх эрхгүй хүмүүс. 5 алхам дотомд шивэлсэн цэрэг цагдаагаар хүрээлүүлсэн та нар Монгол түмний ариун дээр шүтээний орныг цэргийн фарм болгосноос Монгол уран өнөөдөр ингэж бараадсан байгаа. Тийм учраас нэн даруй та нар тэр Монголын ариун дээр шүтээний орныг цэвэрлж зайгаан тавьж өг. Түүний тулд та нар үннийг номдогч, үннийг дэлгэрүүлэгч, үнний дээдийг бариад цаазлан тогтоосон энэ Монгол эрчүүдийг өргөмжлөн зал. Ингээд үннийг номлодог тэр Монголын төр ёсны номлогч их багшаас үннийг сонс. Ингэж үннийг түгээн дэлгэрүүл. Ингэж 10 цагаан буйныг түгээн дэлгэрүүлэхийн тулд та нар энэ зүйлийг хий. Монгол улс цэрэг цагдаагийн хүчээр хамгаалагддаггүй. Монголын ард түмэн өөрсдөө Тэнгэрийн биендээ оршоочхоод Тэнгэрлэг эрчмээр өөрсдийгөө сахин хамгаалдаг учраас Монгол орн өнөөдрийг хүртэл буюу 1920-ад оны хүртэл эмнэлэггүй цэрэг цагдаа үгүй эмгчингийн орныг байгуулсан ийм орн байсан. Тийм учраас цэрэг цагдаагийн хүчээр хамгаалуулж байдаг гандан цэргийн фарм болгосон та нар өтөр түргэн тэр ариун дээр шүтээний орноос арилан зайл. Түүний тулд Монгол эрчүүдийг үннийг тугаан болгон баримталсан, үннийг түгээн дэлгэрүүлэгч эдгээр Монгол залуусыг, эдгээр Монгол эрчүүдийг тэр шүтээний дэд оронд нь урин зал. Өөд нь өргөмжлөн зал. За ийм зүйлийг гандангийн хамлам, чойчонс лампна болон бусад сүм хийдүүдийн лампнуудад анхааруулж байна.